Оролцоо бол даалгавар биш шүү. Хүүхдийн оролцоо. За, та бүхний саналыг хураая. За, та бүхэнд үйдсэн баярлалаа. Сургуулийн дотоод журамд өгөх саналаа бид ингээ боловсруулаад дуусч байгаа гэсэн үг. Өнөөдөр нөө сургуулийн захирлын зөвлөлийн урлаар үнийг хэлэлцээд бас батлах хэрэгтэй. Та нар юу гэж бодож байна? За ойлголоо. Өнөө чи тэгвэл захирал руу ороод тайлбарчих. Бид нар хүлээж ий. Яна захирлын зөвлөлийнхэн манаас л хүлээж авахгүй л яах вэ? Яалаа гэжтэй энэ журамч гэсэн бид маш үнцэнтэй журамч шүү дээ. Сургуулийн дотоод журам боловсруулаад хүүхдийн оролцоо чухал гэдгийг бүгд мэдж байгаа шүү дээ. Тэр ч тийм шүү. За би явлаа. Хэдүүлээ ч одоо нэг хасаа гайр харагдаж байна. Тэр хань хинтэн жах үгүй тий. Гайр жах. Нөгөө хүүхдийн оролцоо чи хаана байна? Оролцоо бол даалгавар биш шүү. Нэрэ хаана наа? Тэр хүүхдийн оролцоо нь би л өөртөө хамаагүй юмд хошууд үргээгүй. Бас том юм ярихч гээгүй. Би зүгээр л өөртөө болон хүүхдэд хамааралтай асуудлыг тулгамдаад байгаа зүйлийг ярих гэж санаа бодлоо илэрхийлэх гэж л энд сууж байгаа. Харин өөртөө хамаатай хүүхдэд шууд хамааралтай асуудалд оролцож юу гэж бодож байгаа хэлэх гэсэн байхгүй юу? Үүнийг ч л оролцоо гэдэг үстэй. Аль эсвэл юунд ч оролцох хэрэггүй юм уу? Хүүхдийн оролцоо гэхээр улс төрөө ирэх эдийн засаг гээд амар том байх албагүй. Заавал жагсаж зурагтаар ярьж цахимаар бөөн шуугах бүрч биш. Үлсгэлэн зарлана гэдэг үг бол бүрч биш. Харин томчууд л тэгдэг баг. Миний тухай хүүхдийн тухай шийдвэрийг өдөр бүр гэр бүл, сургууль, цагдаа, эмнэлэг бас засгийн газар нийтийн тээвэрт гаргаж л байдаг үстэй. Тэрнээс нь миний хамаагүй юм шалтгааллах учраас саналаа хэлье гэж боддог байхгүй юу? Харин хариуд нь юу сонсдог гэж? Аав ээжээ битгий хэрэлдэлтэй. Аматат чамаас л болж байгаа юм. Ээжээ би гадаад тогломоор байна. Миний хүү гэртээ тоглоо. Ээж нь жаахан амармаар байна. Би заавал нэгтлэн болох ёстой мó? Чамаас асуугаагүй байна. Дугаа бай. Аав ээж хоёр нь хүнтэй ирээд тоглочихсон байгаа. Багшаа хуулан бичгийн оронд ангийнхнаараа хэлэлцүүлэг хийе л та. Чи өөрөө багш болсон хойно тэгээрээ дуугүй суугаад бич. Оролцоо бол даалгавар биш шүү. Сайн байна уу? За би өнөөдөр танаас маш гоё асуулт асууна. За та миний асуусан асуултанд яг өөрөөр хариулаад өгөөрэй. Таны ингэж амар хүссэн ажилд чи ингэж оролцуулахгүй байх. Эсвэл таныг ингэж хийхийг хүсэхгүй байгаа зүйл ч өчөр оролцуулах гээд байвал танд ер нь аль нь муухай санагдах вэ? Аль муухай санагдах. Ер нь яг аль нь хэцүү вэ? Цаад ажил нь яг одоо жишээ нь ямар ажил ангидгээс бас хамаарах. Одоо жишээ нь хэдийгээр одоо би хүсэхгүй байгаа ч гэсэн надад аюу хэрэгтэй, миний амьдралд хэрэгтэй, миний ирээдүйд хэрэгтэй тийм ажил байна уу гэдэг нь бас их чухал. Тэгээ цаад ажил нь ямар зорилготой, ямар ажил вэ гэдэг нь бас хамаарах байна. За та тэгвэл хүүхдээ ер нь яг юунд оролцож, аль эсвэл юунд оролцох хэрэггүй вэ гэж боддог вэ? Маань сургуулийн удирдах зөвлөлийн дарга нь хүүхэд бас дээр нь сурагчдын зөвлөл, клубын зөвлөл гэдэг бүгд хүүхэд ерөөхдөө маань сургууль, хүүхэд засаглалтай сургууль хий задгаа байна уу? Аль эсвэл нэг амар дураараа ашиж амшиж сонсож гин үү? Аль эсвэл зүгээр ингээд бусад сургуулиуд хүүхдүүдийнхаа оролцоог хангаж өгч чадахгүй байна уу? Та юу гэж бодож байна? Хуучин бол ягаад одоо тэрнийг та сургуулийн тэр өдөртөх зөвлөлийн дарга юм уу одоо тэр хяналтын зөвлөлийн дарга гэдэг ч юм уу тэр чинь хүүхд байхаар яхаар ингээд нэг хүмүүст буруу ингээд харагдаж байгаа юм шиг хит задгаа ингээд харагдаж байгаа юм шиг болоод их яг манай уламжлал болохоор нэг тийм дандаа хүүхдүүдийг болохоор дандаа нэг тийм хүмүүжж явах хэвээр ингээд сурч төлөвшөж явах хэвээр үг сонсож явах хэвээр гэсэн иймхүү байр суурьтай иймхүү хандлагатай байсан болохоор танаа сургууль юм шин тийм юм талаараа юм шиг содтой аль эсвэл нөгөө талаар тийм буруу юм шиг харагдаж иж магадгүй. Тэгэхээр би болохоор трансферын хэрэг аягүй зөв зүйтэй зүйл гэж бодож байгаа. Бүгд өөрөө өөрсдөө маш ихнээс үүрэг хариуцлага ухамсарлаад ажилдааж үзээд
хариуцлага хүлээж үзээд, гардан хийж үзээд, хардлахоо дээрээ юм хүлээж авч үзээд энэ бол эртнээс ингээд оролцож байгаа хүүхдүүдэд тэр хүчийг ингэж ашиглаж байгаа нөгөө талаа тийм. Тэгээд би нэг тийм буруу үйл явдал бодохгүй юм бол хүүхдэд оролцоо их чухал тийм. Ялангуяа ингээд дунд сургууль дээр хүүхдүүдийн ингээд байдаг энэ орчин дээр бол хүүхдүүд л өөрсдийнхөө илүү оролцож явал сайн байна. Тэгэхээр тэн дээр заавал сургууль дээр очиж заавал хүмүүстээ заавал загнуулдаг, заавал даалгавраа шалгуулах гэсэн тийм газар байх ёсгүй байхгүй. Тэн дээр очиод туршилтаа хийгээд, жүлгээ зохиогоод, киногаа хийж үзээд, вебсайтаа ажиллуулж үзээд, борлогоо хийгээд гэдэг ч юм уу те. Дугуйл юм. Тэгээд тийм маш гоё тийм орчин байх хэрэгтэй болохоос биш. Очоод тэнд очиод ямар нэг юм сонсоол сураал ингэж байх хэрэгтэй орчин биш. За та ингээд сая нөгөө хүүхдийг маань суувал ингээд хүүхдсэлтэй байх нь зөвөө гэдгсэнтэй хүүхд ерөнхийдөө бол бага ахтаа л ингэж ерөнхийдөө юм хийж сураад тэг хүүхд ахтаа л ер нь бол за ийм юм дээр алддаг шүү дээ. Эсвэл залуу ахтаа алдаад үзсэн дээрөө эсвэл зүгээр л ингээд зүгээр нийгмийн харилцаанд ороо том хүн болоод тий том болоод л ерөнхийдөө юм сурч мэдсэн дээрөө Ямтгүй тэгээд одоо алдаа малдаж нэг тийм хүсэл одоо гис алдчихыг хүсээд байхаар зүйл одоо биш л байлгүй дээ бодвол юм ойлго багтаа. Гэтэ яг зүгээр багаас ажлын дөртөө болоод юм хийж сураад ингүүл одоо өөрт нь л хэрэгтэй л гэж манай өвөө эмээ ингээд хэлдэг үсэ. Та нөгөө сая ерөөхдөө бол хүүхд ер нь нийгмийн идэвхтэй байж ирсэл те ерөөдөл ямар нэг амжилтанд хүрдэг те. Тэгвэл нэг доошоо суусан бүр хүүхд бол те бас л нэлээд том амжилт өгнө гэдэг бол хэцүү. Та ер нь бага ахтаа нэлээд идэвхтэй хүүхд байсан уу? Нийгмийн оролцоо хэр байсан бэ те? Би болохоор тийм амжилт юм жоохон эсрэг байдаг заа. Одоо тэгээд ямар амьдралыг амжилттай явж байгаа амьдрал гэх юм те. Тэг чи айгу тийм хайцангуй ойлголттой байгаа байхгүй юу? Ингээд бүр нэг ядаргаатай хүний тайван байх зүг зүгээр ингээд гэртээ байж хат нэг хүн тэгэл ингээд загнаал те. Али өсөлт чинь тэглээ али одоо чи бүр ингээд дутаад ажиллахгүй бос юм уу гэ. Хурдан бос одоо тийм хоолой тийм ингэж үгээ цээжил нэг цаг ингээд амжилт харах гэл ингээд хүний нэг юм сонин нэг амьдралын тийм уралдаан тэмцээн дайнд ажил шиг ингээд болгоод байгаад би бол өхөндөө бол тийм таатай биш ханддаг. Оролцоо бол даалга биш гэдэгтээ та санал нийлэх үү? Нийлэн бас нийлэхгүй. Мэдээж ямар нэг даалгавар биш. Гэхдээ бол бид нар хүсээг оролцсон. Нэг ийм үг гэдэг чинь ингээл өрмөн үлдэх хорвоо шүү дээ ингээл. Чи өрмөн үлдэх биш бид нар өөрсдөө амьдрах хорвоо, өөрсдөө амьдрах нийгэм байхгүй. Тэгэхээр өөрийнхөө амьдрах нийгэм, өөрийнхөө дагж бүрдэх хууль дүрм журмтэй тэр нийгмийг зохицуулахын тулд бол бид нар тодорхой хэмжээгээр оролцох нь зүйтэй байх гэж бодлоо. За тэгвэл маш сайхан өргөнүүлээ. За хоёулаа камер руугаа орж агаад оролцоо бол даалгавар биш шүү гэж хэлье зэрэг. За 1 2 3 оролцоо бол даалгавар биш. Оролцоо бол даалгавар биш шүү. Юунийч тухай бодсон ч хүнд тааруулаад худлаа альцдаг 900 мянган хүүхэдтэй байх яг үндэ сайхан гэж юу? Би яг амар юм хэлэх үү. Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас 2019 онд хийсэн нэг судалгаанд оролцсон хүмүүсийн 53.9% нь томчууд хүүхдийн үеийг сонсдгоо гэсэн бол тэр хүмүүсийн 65.8% нь сонсон ч тоодгүй гэсэн байгаа юм да. Уг нь миний бодлоор бол бензиний үн нэмэгдсэн ч сүлжээгүй болсон ч хэл гайл хаагдсан ч гэсэн яг үүндээ хамгийн амар зүйл нь хүүхэд ямар ч оролцоогүй юу ч хийж чадахгүй байх нь л илүү амараа. Үүнээс та бүхэн айхгүй байна уу? Бас миний өөр нэг бодол хүүхэд асуудлаа шийдэж оролцож чаддаг газар сургууль. Сургууль бол хүүхэд миний хувьд хамгийн том аврал. Харин дахиад л битгий карантинлж цаасаа да. Манай гэрхэн нэрээ энэ амралтын өдрүүдээр зугаалганд явна гэсэн. Айгүй бол би байхгүй хаашаа явах шийдэж магадгүй. Би ч явъя дөө. Баяртай. Би ч гэсэн оролцсноо. Оролцоо бол даалгавар биш шүү. Гэр бүлийн тухай хуулиас 25-1 хүүхэд гэр бүлийн дотор тэгш ирэх эдлэн